Тембүк төлөвлөж байна. Нууцыг задруулсан захиа. Түүхэн өгүүлэлгүүд. Зохиолч Бэмбин Эренчин. Өгүүлэгч Доржин Зоригтбаатар. Нууцыг задруулсан захиа. Монгол улсын 15-6 онд залуу оюутан байхдаа Алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн Азийн музейд Оросын олон эрдэмтний Аз твээс олж хуримтлсан ховор нандин бичиг судар үзэж Тод Монгол хуучин захидалд амар мэндийг асуун хэлэх үг элчийн аманд бий гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академич Владимир Цов хэлдэг байлаа. Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсгтээ хөшөө чулуу сураглаж, өртөө уурхын улаагаар явж байхдаа цор совогтой авдраараа дүүрэн хуучин Тод Монгол ном судартай халтар өвгнийд өнжин хон саатаж бичиг судрын шохоорхон үзэхдээ захих үг элчийн аманд бий гэсний учрыг тэр хөдөөний төвөгч өвгнөөс олж сонссноо 30 шахам жил цээжиндээ хадгалж яваад одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж уншигч олондоо уламжлах хүсэл төрлөө. 17 дугаар зууны үеийн манай ард түмний түүх эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн судлан гүйцээгээгүй учраас Балар үе гэдэг тэр эрен цагийн гунигт домгийн тоймын найруулан өгүүлбээс ийм буюу. Баруун Монголын галдан бошхтын цэрэг Манжин хамглан хааны цэрэгт туулын 100 модны газар ихэд дарагдаад зүүн гар хэмээх Монголын хүчин мохож орхон голын үерт авхуулан сарнж дутаасан цор сомгийн Гөлөгдөө Баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцсэн хойд Манжин цэрэгт гүйцэгдэж дийлсэн цэргийн хурц сүрт автагдан арга буюу дагсан билээ. Дайнд дарагдсан цэргийн туулын 100 модны тэнд олсон шарх гүйцэд эдгээгүй, сэтгэлд төмөн гашуудал зангирсан нь алдраагүй, Манж хааны цэрэгт өнгөндөө дагавч өшөө хорсол хөндөй цээжээр дүүрэн байжээ. Гөлөгдөө Баатрын өргөөнөөс өртөө хэртэй газар Манж цэрэг хааргнаж Сүрийг бадруулагч гэдэг цолтой Манж Жанжны лууд туг Жанжны өргөөний өмнө хээрийн салхинаа намиран Манж цэргийн эргүүл харуул хамаагүй хүнийг хуарандаа ойртуулдаггүй байлаа. Сүрийг бадруулагч Жанжин хүү гэдэг бие өндөр туранхай чирэг өвгөн өглөө бүр цэргээ сургуул хийлгэж хахир дуут цэргийн бүрээ үлээж Манж цэрэг саран бай харвах морин сургуул хийхийг хончин хүүхэд холоос сонирхон хардаг байлаа. Гөлөгдөө Баатар хүү Жанжныг хаяа ирдэг болж Манж цэргийн ноён Өвгөн Баатрыг эрэх бүр өргөөнөөсөө гарч угтан улам дотн байдалтай болсон мэт саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн Жанжин бие биедээ ижилсэн дасаж Манж ноён Монгол шатар сураад Гөлөгдөө заримдаа өнжин шатар нүүдэг боллоо. Хотог цэргээ удирдсан Өвгөн Гөлөгдөө Баатар Манжин Сүрийг бадруулагч хүү Жанжинтай гэнт дотн найртай болж байн Манж Жанжны өргөөнд айлчлан очдог болсонд хөвшин залуугүй гайхавч Өвгөн Баатар маань арайч дайсанд цусардамгүй шударга журамт хүн лав нэг учир бий гэж шаг шуг хэлэгцдэг болжээ. Тэгтэл Өвгөн Баатар Сүр бадруулагч хүү Жанжинг төрсөн өдрийнхөө найр төрөн хуримлах чимээ гарч цуутын тушаалаар 10-ны дарга нар найрын хэрэгсэл айраг цэгээ цагаан идээс сарахад бэлдүүлжээ. Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу вэ гэж өвгөд имгэд эдэр цэргийн эрс бие биеэс асуун 10-100 цэргийн даргаас лавцгаавал Өвгөн Баатрын захиа элчийн үг гэж 100-ны дарга нар битүүлэг инээмсэглэн илүү дутуу үг хэлэхгүй ажээ. Болдсон өдөр тэнгэр цэлмэг сайхан байжээ. Манж цэрэг туг далбаа барьцхан өвч зэвсэглэж Сүрийг бадруулагч хүү Жанжин хуарандаа буу талбан торгон цэргээрээ хүрээлүүлж
Гөлөгдөө баатрын хүрээнд хүрэлцэн ирээд Өвгөн баатар хэдэр залуугийн жавхлан бүрдсэн ганц хүүгээ дагуулan хатантайгаа гарч хүндэт зочин холоос угтлаа. Манж жанжин мориноос бууж найрсаг байдлаар Өвгөн баатрыг ёслон Арван хантай улаан халдсан хөлтрөгтэй өргөнд нь оржээ. Жанжны цэрэг багбагаараа жагсан цэргийн дохионы бүрээ хангинаж дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг Өвгөн баатрын хүрээнд дуурсаж манж жанжны торгон цэрэг өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов. Гөлөгдөө баатрын тугийн дэргэд манжийн лууд туг зоож өвч хуйгт цэрэг туг тойрон жагслаа. Хүү жанжны шадар бие хамгаалагч өндөр чирэг хэдэн солон цэрэг жанжнаа дагаж Өвгөн баатрын өргөөнд бэлгийн зүйлс барин орцгооч удалгүй гаднаас сонсвол сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо. Гөлөгдөө баатрын өргөөнөөс зайдуухан саахалт хэрийн газар нийтийн найр зарласан газар олон эрийн асрын тэнд отхийн хүн очицгооч цагаан эсхий ширдэг дэвсэж бэлдсэн газар найр хурмын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантаараастай хайрцаг мэт тушаатай. Хоймор талын асраар Өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отхийн өвгөд хөгшөд эхнэр охид талын цэцэг мэт эрэм мэран цөм Гөлөгдөө баатрыг хүү жанжны хамт ирэхийг хүлээжээ. Тэр завсар Өвгөн баатрын өргөө гэрт их шигт сайхан хоолой эмэгтэйчүүд хундаг барихад өргөх хурмын ая гүйцээгээд зочны хүндэтхэн сархад сүгнж байсан Өвгөн баатрын ганц хүү нүдэндээ галтай нүүртэй цогтой шунуу хаш хундганд дахин архит үүргэж Өвгөн баатар хундаг толсон жанжинд өргөх гэтэл хүү жанжин нүд эрмсхийлээ. Тэр дохиогоор хацвчийн хоёр талд жанжнаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан солон баатрууд гинт ухсгийж шунуу Гөлөгдөө хоёрыг даран унж хаш хундаг няцгшхэн хоромхон зур хүлж орхилоо. Көк тэнгэр гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чирэг манж цэрэг эгшин зур аманд нь таглаа хийж гарыг хүлээд том гэрт чивчмээгүй болж гагцхүү ноцолдож амьсгал давхацсан хүний өөхөлх нь сонсдох ажээ. Хүү жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч цэрэгтэй ямархан нэгэн тушаал өгөөд эргэж өргөөнөө орлоо. Хүү жанжин инээмсэглэн хүлээстэй амандаа таглаа шаалттай Гөлөгдөө шунуу Өвгөн баатрын хатад огтын зүг хандаж эрхэм гэрийн эзэн уучлах ачаам уу? Таны нуу заргад үл автагдахын учир жанжин миний бие урдчлан сэргийлэх арга хэрэгэлсэн бэлээ. Эс чингүүл миний цэрэг даруй толгоогүй чөтгөр болох юмсанч бэж таны далд хорт аргад орж болзошгүй байлаа. Гагцхүү эн хамглан хааны догшин сахиус гэсэр гуан лое ивэж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгүүлсэн нь задрам мэдэгдэж би хариу арга хэрэглэлээ. Хараат туга сачуун би хар бухын арсаар бүрсэн бүрхсэн бүхий дууд хэнгэргээ бүгдийн дунд дэлдүүлнэ би. Харин манж цэргийг тэр дохиогоор хавчин хядаж хоримлэн бэд. Урт хараат туга сачуун би үхрийн хараат туга сачуун би үе олны дунд дэлдүүлнэ би. Өстө манж цэргийг тэр дохиогоор өрлөн хядаж хоримлий бэд гэж нууц захиа явуулсныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт надад хүргэж билээ. Төрсөн өдрийн найр химэн манай манж цэргийн жанжин дарга нарыг өрн ирүүлж сархтаар согтон хүүс тэмтэр химэн сэм хувилдсан хорт хэргийн баримт энэ гэж өврөөсөө зурвас бичиг гаргаад хүйтнэр инээмсэглэн цагаас өмнө сэжиг үл авахуулахын учир энэ бичгийг үлдээн үсэг дуурайн хуулсан бичгийг шаламгайлан элчид өгч явуулсан бэлээ. Гэхэд Гөлөгдөө баатрын хүрэн царай барааж шунуун зүг харлаа. Шунуу түм буруутай шинж ялэрч толгой даран гагцхүү шүүр салдлаа. Манж жанжныг дохимогц баатар нь Гөлөгдөө шунуу хоёрын амнаас таглагийн суглаад та нар хашгираад дими. Манай цэрэг байлтахад билэн та нарын хашгирвал тэр чимээгээр танаа энд цугласан бүгдийг дайран орж хядан ална.
Та нар хамгийн түрүүнд гэр хотлоороо алуулна. Ингээд Гөлөгдөө Баатрын хатан охид хүүхдийн амны таглааг суг татаад хатны хүлээстэй гарч шинэрснийг ажиглан хүлээсийн тайлжээ. Өвгөн Баатар хүүгийн өдөөс хараад хунихарсан сул дуугаар "Хүү минь, явдаач. Дан хөлигтийн цаг илчтэй итгэхгүй бичиг загталд юунд итгэвдээ чи?" Шоноо эцгийн өдөөс харж чадалгүй толгоогоо дотгош даран "Миний түн буруу. Очиж тэр загтал буруугаар торно гэж мэдсэнгүй" гэж шивнэн хэллээ. Гөлөгдөө Баатрын өргөөнд ийм явдал гарч байх завсар гадна байсан манж цэрэг Өвгөн Баатрын ойр шадар хүний гэрт орж номын хөвчс сэлэм хураан авч дуу тавьсан хүнийг ална. Гэрээс гарсан хүн амь алдна гэж чангалан тушаагаад зэвсхийн сан найрлах асрыг мордон цэрэг бүслэн тэнд байсан хүнийг сууцгаа босвол харвна гэж хотон дах хон шиг хашин хүрээлжээ. Үл мэдэх манж түшимлийн үг чимээг үе хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонстож нэгэн хэсэг манж цэрэг мориноос буугаад Монгол арвтын зуутын сэлэм хурааж авахд өндөр биетэй өргөн цээжтэй урд соёо сахалт нэг өвгөн мянгатан "Гэнэн залуу шунын заканаас боллоо" гэж гашуудан хэлээд 9 үеийн мессер болд юлдийг ингэж хураалгахыг үзлээгээд чийжүү мөнгөн хойд нь нал эрдэн шигтгсэн юлдээсээ адис авч манж цэргийн 10-ны даргад өглөө. Заканд илүү үгүй гэж бодоод манж цэрэгт замзуур баригдсанаа эсгэлсэн миний буруу боллоо. Ингээд нэг залуу чирэг цэргээр хутхаа суг татан өвгөн эргэлийн юлдийг авч сонирхон үзэж байсан манж арвтны хоолойн тус баривлдан тулд шаагаад месэр болд юлдийг шүүрэн авч хойнаас суг татан зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зур хэдэн хүнийг цавчин унгалаа. Цоохор царайтай нэг солон цэрэг морин дээрээсээ яаран ирээ нумаа шүүрч сумаа болцсонд нь хүртэл татаад хараммагц хар хийж хаврыг ясан нэвтэд цохих чимээ сонстон араас нь туссан сумын зэв залуу ирийн цээжнээс гялсхийн гарч хөөрхий залуу хөвлдөө атхан далайсаар хойчлоо. Цочсон олон уулаг алдаж манж цэрэг ном сумаа харавхад бэлдэн манж цэргийн дарга "Гар хөдөлгөл цөмийг харван ална" гэж хахир дуугаар хашгирн тушаалаа. Чингээд Гөлөгдөө Баатрын өргөөний зүг нэг цэрэг давхиулж нарийн талбайгаас үхэгсдийг зайлуулах тушаал өгчээ. Удалгүй өргөөний зүгээс нэг манж Баатар давхин ирээд өндөр дуугаар "Чонс Гөлөгдөө Баатар, сүр бадруулагч жанжин хүү, Тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн сэм хуйлджээ. Эзний сүлд харж буруу санаат муу Гөлөгдөөг жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт ам хэрхэн болохыг аюун эмээн хүлээ. Хөдөлвөл харвна" гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч даруй өргөөний зүг довтлон одлоо.